Үндэсний их баяр наадмын мосгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид болон үндэсний үйлдвэрлэгч чиглэл компани ажилчид төрийн дэд одон медалаар шагнагдлаа. Өнөөдөр Монгол улсын аж үйлдвэрийн гавьяатай ажилтан гэдэг цол орсондоо баяртай байна. Тэгээд энэ цолыг авахын тулд миний хамт олон гэр бүл, найз нөхдүүд энэ тусалсан тэрний үр дүн гэж болж байгаа. За анх би 2000 оноос эхлээд оюуныхаа өмчийн патентээр авсан бүтээлээ үлдсэн тавьдаг байсан. Тэрнээс хойш нэг 10-аад бүтээл одоо патент авсан. За энэ нь болохоор зэрэг намайг стандартынхан олон улсын стандартын шаардлага хангасан багаж хийсэн гэж их өнгөрөөдгөө. Нөгөө газрын тосныхан болох дээр нефт бүтээгдэхүүний лабораторийн багаж хийсэн. Ерөн зүгээр яг жилд нэг 5, 6, 10-аар хийсээр байгаад Монгол улсын бүх нефтийн том агуулгуудад миний багаж одоогоор ажиллаж байна. Тэрнээс гадна миний хамгийн гол юм юу гэвэл зохион бүтээгчээ дэмждэг. Би ч өөрөө нөгөө үйлдвэрлэгчийн хүн. Анх одоо Монгол улс юу үйлдвэрлэдэг байсан? Энэ сайхан үйлдвэртэй байсан. Тэгээд 90 оноос хойш байхгүй болсныг та нар одоо сэрээч. Энэ оюуныхаа өмчөөр эзэмшээч, оюуны өмчөө хийгээч. Ингэж Монгол улс хөгжин шүү гэд ийм дооцонтой Монголын зохион бүтээгчийн нэгдсэн холбоо гэж байгуулад одоо хүртэл ажиллаж байгаа. Сая өнгөрсөн онд том форум хийсэн, төр засаг энэ оюуны өмчөд одоо сүүлийн үед дэмжиж явах шиг байна. Тийм учраас энэ цолоо өгч байгаа гэж ойлгож байна. Тэгээд танай телевизч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье. Ер нь хүн хөдөлмөрлөжл байвал тэгээд болдгийм байна. Ер нь үр дүнд гардгийм байна гэсэн л ойлголт төрлөө. Энэ шагналыг авч байгаадаа их баяртай байгаа. Яагаад гэвэл төр засаг энэ оюуны өмчийг эдийн засгийн эргэлт оруулахад дэмжиж байгаа юм байна. Ерөнхийдөө сая хэлж байна. Одоо оюуныхаа өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа улам их ажил гаргаарай гэд надад хүсэж өрөөсөн. Тэгээд их сайхан таалагдлаа. Энэ дотн үг байлаа. Тэгээд танай телевиз мөн ялгаагүй одоо энэ оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд маш олон жил ажиллаж байгаа. Тэгээ ийм соргог, ийм сайхан телевизтэй баяр хүргэж байна. За эрүүлэн хаад жаргал хүсье. Оргилуун даршиг оргиж ажил амьдралд нь буцаж явах болтугай, мандах болтугай. Ер нь бол сайхан бахархалтай зүйлүүд олон дайрагдж байсан. Гэхдээ энэ дотроос хүний алтаныг аврах шиг хамгийн бахархалтай зүйл байгаагүй. Энд олон хүнд хэцүү үедээ тулгарч байсан ч энэ үгдийг даван туулсандаа би баяртай байдаг. Эрүүлийг хамгаалахад ажиллаж байгаа залуу үедээ, хойч үедээ захихад хүний төлөө гэсэн сайхан чин сэтгэл, хүнлэг энэрэнгүй чанар, эмчийг ёс суртахууныг өндөр хэмжээд өргөж ажиллаарай гэж захия. Тэгээд энэ орчин үеийн олд технологиудыг өөрийнхөө амьдрал улам холбож нэвтрүүлж чадвал амжилтанд хүрнэ шүү гэж захиж байна да. Би Нянсрын чишнэрнэ. Бид хоёр одоо айлгэр болж одоо 60 жил болж байна. Дөрвөн сайхан хүүхэд гаргасан. Хүүхдүүд минь улс орондоо хөдөлмөрлөд ингэж явж байна. Өвгний минь хичээл зүтгэлийг үнэлж төрийн дээд шагнал хүний гавьяатын цол олгосонд маш их баярлж байна. Монголын бүх ард түмэнд ирүүдийн сайн сайхныг хүсье. Сайхан наадцгаагаарай. Тэгэхээр өнөөдөр бол шагналын хор уусах сайхан өдөр байна. За энэ өдөр одоо миний наач iPhone-ын Нямсрын маань одоо удаан
олон жил хүлээж нэгтгэж тул Монгол улсын хүний хэмжигчин ийм алдар цалыг авч байгаад би одоо найзын хувьд бол маш их баярлж байна. Өөрхөн аймгийнхаа үтэн байгуулалтын төлөө, хүн ардын эрүүл мэндийн төлөө одоо бид нар бол олон жилийнхаа хөдөлмөрийг бол хамтарч одоо зарцуулсан ийм хүмүүсүүд байгаамаа. За бид одоогоос 55 жилийн өмнө Ангаа ухааны дээд сургуулийг нэг жил төгссөн эмчнэр байна. Өнөөдөр манай Нямсран хамгийн отхон гавьяат буюу 30 дахь гавьяат болж төрж байна. Өвөрангай аймагт насаараа 50 гаруй жил ажилласан ийм хүн байгаа. Манай хоёр өвөө хоёулаа гавьяат авсан өмнөх баяртай байна. Өмнө жил болохоор манай аавын өвөө буюу Төдөө Эренчин маань одоо ингээд гавьяат аваад өнөөдөр болохоор Нямсран эмч одоо манай өвөө маань ингээд гавьяат авж байна. Сэтгэл бас маш өндөр байна. Удам судраас минь хоёр дахь гавьяатаа хөтөж хүлээж авч байна. Тэгээд үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгч чиглэл компани ерөнхий захирал чиглэл компаниг үүсгэн байгуулагч Цэгмэдийн Бумцанд анх удаа удам судраас ажилтрын гавьяат гэдэг эрхэм алдар цалыг хөтөжсэн бол өнөөдөр Нямсруу ах маань одоо хүний гавьяат эмч гэдэг ийм сайхан алдар нэрийн оргилд ингэж хүрж байна. Яг одоо манай удам судар бидний одоо бүх хүүхдүүх агуулгадж байгаа шүү. Тэгээд энийг ахигч хоёртаа бас гардуулъя. За дээр нь манай чиглэл компани үндэсний үйлдвэрлэгч одоо ганц савыг үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд одоо хүний эмч учраас хүний биед хамгийн ашигтай одоо ган нээржин саваар хийсэн одоо энэ усныхаа савыг одоо ахтаа бэлгэлье. Та минь эрүүлийн уртудаа насж аз жаргалаар дүүрэн сайхан одоо уртудаа наслаарай ахын байна. 100 нас 6 даа таяг тулаарай гэж ахтаа өрөөё. За. Ямар сайн. За. Баярлалаа. За. Төр төмөндөө маш их баярлалаа. 30 жилийн хөдөлмөрийг үнэлж Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтны цалбар болгосон баяртай байна. Баялаг бүтээгчдийн холбоо, жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний холбоо, мөн Сапагла бодлого үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны удирдах төвийн хамт олондоо бүгдэд нь энэ баяр наадмын нэр хүргэе. Бүгдээрээ сайхан наацгаарай. Сэтгэл маш сайхан байна. Ардын өсгөлийн 105 жилийн агаар таны минь хөдөлмөр сэтгэлийг төр засгаас өндөр үнэлж энэ сайхан шагналыг өгсөнд гэр бүлийн хүний хувьд хамт олонныхын хувьд ах дүүнэрийн хувьд маш их баяртай байна. Баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид мандахгүй ээ. Баялаг бүтээгчд жижиг дунд үйлдвэр тэгээд Сапагла бодлогын холбооны удирдах төвийн гишүүдэд их баярлалаа. Тэгээд хүрэлцэн ирсэн ах дүү нартай баярлалаа. Төрүүлж өсгсөн аав ээжтэй баярлалаа. Өсгсөн эмэг ихтэй баярлалаа. Хандаа баярлалаа. Өр хүүхдүүдэд баярлалаа. Ажлынхаа хамт олон ах дүү нартай бүгдэд нь маш их баярлалаа. Тэгээд чинэлэг давхрахтаа Монголын төлөө зүтгэцгээе. Чинэлэг дунд давхрахтаа Монголын төлөө. За баярлалаа. Тэгээд хүрэлцээсэнд бүгдэд нь баярлалаа. Өнөөдөр аж үйлдвэрийн гавьяат ажилтан авсан Батмөнхт баяр хүргэе. Батмөнх одоо бид нэр 90 онд Монгол улсад үйлдвэрлэлийг дөнгөж зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлээд одоо бид нэр үйлдвэрлэлийн салбар зүтгэсэн. Тэр дундаа Сапагла буудлын салбарт одоо ингээд 30 хэдэн жил зүтгэж байгаа манай цөөхөн захирлуудын нэг байгаамаа. Тэгэхээр манай Сапагла буудлын салбар одоо сүүлийн үед нэлээд өргөжиж 50 орчим аж ахуй нэгжтэй болсон байгаа. Монгол улсын нийт Сапагла буудлын 60 орчим үеийг одоо бид нэр дотооддоо үйлдвэрлэсэн байгаа.
одоо энэ амжилтыг гаргахад манай Батмунхийн Монгол лейбл компани сүүлийн жилүүдэд бас шошгоны 70-80% дотооддоо үйлдвэрлэж бас ихээхэн амжилт үзүүлж байгаа. Техник технологио шинчилсэн, евро технологитой болсон гэд манай Батмунхийн энэ салбарт хийж бүтээсэн амжилт бүтээлийг төр засаг өнөөдөр үнэлж аж үйлдвэрийн гавьяат ажилтнанд цол өгч байгаад бид нар туйлын баяртай байна. За өнөөдөр манай сав баглауудын салбараас шинэ гавьяат төрлөө. Энэ бол яа харахгүй авах ёстой шагнал юм аа. Манай Батмунх маань одоо сав баглауудын салбарт бас 30 гаруй жил ажиллаж байна. Тэр дундаа бас шошгонд бол одоо голчлон хийж байгаа. Одоо Монгол улсын бараг хэрэглээний бараг 70-80%-ийг бас Батмунх маань үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр энэ бол яа харахгүй нүдэ болсон шагналаа. Тэгээд энэ шагнал бол яг өдний уртл хийсэн зүйл ирээдүйд хийх бас ажил үйлсийн төлөө шагнаж байгаа баха. Тэгээд ирээдүйд Монгол лейбл компани маань ажил үйлс бас өргөжин дэлгэрэх болтугай. Сайн сайхныг хүсье. Батмунхтой баяр хүргье. Одоо тэгээд нөхрийгөө ийм гоё шагнал төрийн дээд алтан гац авах гэж байгаад нь бид бүгд одоо үр хүүхдүүдтэйгээ маш их баярлж байна. Бид нар одоо маш гоё байсан. Одоо ийм шагнал авна гэдэг юу ах нь шүү дээ. Захирал бол бомцын дугаа хэлсэн тэгээд болцсон юм шиг байна гэдэг жахаар байж ирсэн чи урчин гинт харина шагналаа авахар боллоо гэж төрийн юунаас ярьсан. Бид бүгдээр маш их баярлж байна. Хамт олонд нь удирдлагуудад нь одоо бүгдээрэнд нь маш их баярлж байна бид нар. Нөхрийгөө алтан гац аваа гараад ихийг одоо хүлээгээд ингээл догдлоо хүүхдүүд жигтуудаа хамт олонтой ингээл хүлээгээл байцгааж байна. За баярлалаа. За баярлалаа. Чиглэл компани нийт ажлын албаагч болон чиглэл компанид та өдөрөнд нэрүүлэг ажил сайн сайхан нөхцөлөө. Чиглэл компани 2018 оны 12 сард энэ өдрийг 12 сард дахиж гарч өгсөн мэрэгчлэн 19 оноос үйлдвэрийн мастер 21 оноос үйлдвэрийн дарга хийж өнөөдөр үйлдвэрийн ажиллаж байна. Чиглэл компани захирал болон арга өөр үйлдвэрүүд ажил сайн сайхан нөхцөлөө. Чиглэл компанид ажиллахдаа даваа тал юм. Маш захирал маш сайртай албаагч ажилтнууд нь үнэлэг сэтгэлтэй юм байна. Өнөөдөр үйлчлэж байгаа надад төвлөрсөн чиглэл компани захирал болон ажилчид албаагч маш их тусламж болж байсан. Арга нэг их тусламж юм байна. Алтан гац содгоо шагнуултаа маш их баяртай байна. Эдгээр кампусын төрлөөрөө төвшин амлан сайхан наадтайгаараа дэмжих байна. Шантс гэдэг. Одоо босод болчихсон жил ажиллаж байна. Энэстэй нийтдээ худалдаа нийтдээ олон салбарт 22 жил ажиллаж байгаа. Чиглэл компанид 98 оноос гэж ажиллаж байгаа. Энэ одоо яг одоо завсарласаа тэгээ одоо хүртэл ажиллаж байна. Миний ажиллаж байгаа мэргэжлүүд мэдээ хоор мэргэж байгаа. Үргэлтийн ажиллаж байна. Бид нар одоо анх удаа Монголд чиглэл компани нийтээ олон салбартыг бүр өсөрч байгаа. Зөв өөрсдөө бие дааж хөлбөр өсөрч байгаа. Тэгэхээр одоо зөвлөх компаниар ажиллаж байна. Энэхүү эрхэм хүндэтэй шагнал нь тэдний хөдөлмөр зүтгэл, бүтээн байгуулалт, улс орны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл юм а. Шагнал хүртсэн нийт эрхмүүдтэй халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэлд нь их амжилтыг хүсэн юм. Та бүхэн сайхан надаарай.